Сайн байцгаана уу. Өнөөдрийн сэдэв бол бид бүхэн эрэгтэй хүний сэтгэл хөдлөл буюу эрэгтэй хүн сэтгэлдээ уйлдаг, гадагшаа уйлж болохгүй гэсэн энэ сэдвийн тухай ярих чинь. Библиэлд бол Есүс уйлсан гэж бичсэн байдаг. Юу гэсэн ихтер бол уйлна гэдэг сэтгэл хөдлөлийн нэг илэрхийлэл буюу гадагшлуулж байгаа нэг хэлбэр юм байна. Тэгэхээр хүн сэтгэлээ илэрхийлнэ гэдэг бол одоо хүнд байх ёстой юм байна. Тэгээд за яг хэд их сэтгэлээ илэрхийлэх нь асуудал байж магадгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд бол хүүхдийг болон гэр бүлийг сэтгэлээ илэрхийлэх, сэтгэлээ хуваалцдаг байх тийм зуршилд сургах нь илүү чухал баг. Тэхийн тулд одоо биеиндээ хүлээн зөвшөөрөх, бие нэгээ сонсож сурах гэдэг нэг юм шаардлагууд бол гэр бүлүүдэд тулгарч байна. Нийгэмд ихэвчлэн одоо эмэгтэй хүн суул дорой байх, эрэгтэй хүн чанга хатуу байх, нулимсаа харуулж болохгүй гэсэн одоо мэдээллүүдийг маш ихээр цацдаг. Тэр байдлаар ч гэсэн хүүхдүүдээ одоо битгий уйл эрэгтэй хүүхд уйлдгүй ингэдэг байдлаар одоо багаас нь өсөгдөг. Тэгээ энэ өөрөө бас нөгөө хүүхдийн хэтэрхий их баригдмал, сэтгэлээ онгойлгож чаддаггүй. Тийм одоо хүмүүжлийг бий болгож байгаа болов уу гэж бас харж байгаа. Тийм болохоор аль болохоор эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаа гэж угаасаа байгаа. Гэхдээ хүний сэтгэл зүй, сэтгэлийн одоо зовнил тэр бүх зүйлээ нээлттэй ярилцаж хөөрч одоо хамтдаа одоо тэрийг давж туулах нь илүү чухал байна. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол юу хэлж яах вэ гэхээр өөрийгөө илэрхийлэх чадвар. Хин нэг нь намайг сонсч шүү гэсэн тэр мэдрэмжээр хүн эдгэлж идэг. Үл тоогоод ч юм эсвэл одоо тэр сонсохгүй байгаа би ганцаараа байгаа юм байна штэ гэсэн тэр мэдрэмж хүний сэтгэл зүг маш их дороотуулж хүчгүй болгож идэг учраас одоо ялангуяа энэ яриаг нь сайн сонсох заримдаа хүн ингээд дотроо эргэцүүлэн бодож идэг ялангуяа эрэгтэй хүн юу гэж хэлвэл зүгээр үү, яаж хэлвэл энэ хүн ойлгох вэ, би сэтгэлээ зүг илэрхийлж гинэ үгүй гэж айгүй айж бас харилцдаг юм байна гэж боддог. Тэр үед нь хүлээцтэй сонсох, орон зайг нь өгөөд хүлээх энэ үед бол одоо эрэгтэй хүн илүү их өөрийгөө нээж сэтгэлээ хуваалцаж тайвширд юм байна гэж би бодож байна. За тэгээд битээр бол хоёр хүүтэй. Тэгээ хоёр хүүтэй бол ерөнхийдөө бол сэтгэл зүй жоохон хэцүү үед асуудалтай байгаа үед яг ярилцаа суухад нүдэнд нь үлмэс ингээд хоримтлагтай гарч ирэх үед нь тэрвэрээ давдаг. Тэгээд яг тэр үед бол яг үнэхээр ингээд зөөлрөөд хүн штэ хүн эмээчин адилхан л бас ингээд хайр, анхаарал, халамжийг хүсдэг. Тийм болохоор яг тэр үед нь яг тэр цаг мөчтөнд загнаж одоо хатуурхах биш тийм ээ илүү их ойлгоод одоо биеийн халамж гэх юм уу те тэрийг үйлдэлийг хийхэд бол хүүгүүд маань яг сэтгэлээ нэгээд уйлаад ингээд сэтгэлд нь таавшраад онгоож байгаа тэр байдлыг харахад бас их тааламжтай. Миний бодлоор тэр байдал нь зөв юм болов уу гэж боддог. Тэгээ бусдыгаа хүлээн зөвшөөрж сэтгэл зүйд эрүүл байцгаая гэж хэлмээр байна.